бодлогын мэтгэлцээ хийгээд бот байдлын байгаа гэдээ үзүүлээгээд нэг самбар оруулаад ирсэн чинь нөгөөдөл чи хулгайлж аваад баахан хэрүүл болгоо хийсэн. Самбараа төр буцаа зээлж байгаа тодорхой юм яри. Хулгайч бол хулгайч байд юм ба шүү дээ. Ер нь хүний контентыг хүртэл аваа хулгайлцдаг. За тэр яг уу. Одоо энэ орон нутагт болж байгаа Монгол даяараа болж байгаа сонгуулийн талаар өнөөдөр жоох яриа гэж бодсон. Ер нь бол энэ сонгуул асар хүч тэнцвэргүй төр ба ард түмэн нам ба иргэд гэдэг ийм хүч тэнцвэргүй тулаан болж байна. Тэгээ яг энэ орон нутаг даяар Монголд улс даяар бүс бүсдэр ямар өршөлтөй явж байгаа вэ гэдгийг зөвөр товчхон хэдүүлээ ерөнхий зураглаар нь харуул илүү нэг ойлголт төрөх юм болов уу гэд. Нөгөө хэдээс самбараа төр буцаагаа тавиад ирлээ. Тэгээ дараа нь аваа явчаар. За баруун бүс. Ховд өвс завхан гов алтай. Ингээ хардаа ардын намынхны жигсаалтыг нэрийн тавхан хараа. Угсаа зургийг харалтгүй бүгдээрээ таньж байгаа. Ягаад гэвэл эдгээр бүх насаараа дарга байсан, бүх насаараа сайд байсан, баг бүх насаараа их хурлын гишүүн байсан. Тэ? Тэгэд хамгийн хөрөнгөтэй хүмүүс. Энэ араа Бямб цогт, Хөрлбаатар, Чойжил сүрэн, Цэрэм Бумцаг. Эдний эсрэг хөрөнгөтнүүдийн эсрэг манай арчилсан намаас 3 л их хурлын гишүүн. Эдний зүгээр ингээд хөрөнгийн хэмжээг нь харьцуулаад үзэхэд асар том зөрүү гарна. Эдний орлого яаж нэмэгдсэн? Тэгээ та нарын орлого яаж хасагдсан? Нэмэгдсэн юм уу? Тэрийгээ сайн бодъё. Хүч тэнцвэргүй тулаан гэж юусаа энийг хэлээд байгаа. Эндээс салъяа л гэж байгаа байхгүй. За дараагийнх нь. Баян онгор, Өвранга, Аранга, Ханган бүс. Ханган бүс дээр их хурлын дарга, Монгол Ардын намын бүлгийн дарга, гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, сая нөгөө тэ эрүүл мэндийн сайд. Дандаа ийм сайд дарга нартай аны залуус голдуу хүмүүс л өршөлдөж байгаа. За дараагийнх. Энэ төвийн бүс бай. Сэлэнг дархан төв. Энэ дахиад улсын хурлын гишүүд, сангийн сайд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтцийн эсрэг ан зүгээр өрсөлдөнө гэж зүтгэж байгаа байхгүй. Тэгээ хажуугаар нь байнга зодуулаастай, дээрлэхүүлээстэй, муу хэлүүлээстэй, гүтгүүлээстэй. Харьцуулаад нэрнүүдийг харахад бид нэр хинт найдах юм гэхээр нэг л юмдаа найдна. Үнэхээр хөдөлмөр зүтгэлээр хүнсний салбарыг маань өнөөдөр хүртэл авч явдаг юм хэрсүү, хөдөлмөрч, ажилсаг энэ ард түмний сонголт хэрсүү байна гэдэгт бүр эргэлзэхгүйгээр итгэх хэрэгтэй. Та бүхэн ч гэсэн өөрсдөө тэрийгэ бодох хэрэгтэй. За говь. Өмнө говь, дорн говь, говь сүмбэр, дунд говь. Энэ говийн бүс бол тэр жигтэй нүүрсний мафта манайхан хүч тэнцвэргүй дөр хулгай мөнгөний аадар дундуур гүйж байгаа. Яг үнэхээр өнөөдөр бол Монголын говийн тал нутаг, тэр тал нутаг газар шорооны доор байгаа баялаг. Энэ бол Монголыг тэжээж байгаа. Тэгээ говийн нутгийнхаа уучим 50 иргэд энэ удаа үнэхээр эрс өөр сонголт хийгээсэй гэж чин сэтгэлээс хүсэж байгаа. За зүүн бүс Хинтид орнд Сүхбаатар. За энд бол Монгол улсын ерөнхий сайд хууль хүчний байгууллагуудын зүгээр л хүчирхийлэл дор шорон гинжний эсрэг арчилсан намын залуус маань үнэхээр барьцааны тэмцэл хийж байгаа. Арчлалын төлөө тэмцэл хийж байгаа. Тэр салхин дундуур, тэр тал дундуур. Үнэхээр шудраг бус сонгуул гэдэг юу байдаг юм бэ гэдгийг харъя гэх юм бол мөнх монголчуудаараа тэр Хинтийн аймаг энэ зүүн бүст юу болж байгааг шууд харах хэрэгтэй. Сонгуул эхлэхээс өмнө сонгуул өдөрдөх хүмүүсийг барьж аваад хорьсон, одоо ч тасралтгүй цагдаагаар дарамтлж байгаа бүр данс мөнгийг нь хаад сүрдүүлж байгаа. Монголчууд бол энэ зүүн эдэн аймгийгаа тэгдэж халах бүрээдүүдийн нутаг, бүрээдүүд бол цөстэй. Тэр яг энийг л одоо үзүүлчих гэж. Ингээд дээрлэхүүлээд хийж чадах юм уу, тий? Эрхчлөөтэй хүмүүс байгаа мó? Эрхчлөөний төлөө жоохон зөрөгтэй хөдлөөд өгөөрэй гэж уриалж байгаа. Тэгэхээр энэ сонгуулиар монгол хүмүүс хоорондоо ярилцах хэрэгтэй. Танд хүнээ танил аргаараа сонгосоор байвал танил орчин чинь хизээч өөрчлөгдөхгүй, таны амьдрал бах байдгаар үргэлжлэнэ гэдгийг монгол хүмүүс саруул ухаандаа ойлгож л авах учиртай. Монголчууд бид танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гэдэг ойлголтоо эсрэгээр нь солих цаг болсон. Арчилсан намд асуудал байгаа мэт харагдаж байвч ачир дээр бүгдийг нь нэг л намаас нэг л байшингаас зохион байгуулж байгаа. Нам төрийн бүтцээс гадна хэвлэл медиа бизнес эхнийг айлгаж дарамтлж байгаа. Аргалж арга цааж хуурж залилахаас өөр бодит байдал гэж Монголд байхгүй болсон. Ажил хэргийн бүтээн байгуулалтын биш PR-ын, кино зохиолын, тариг угаалтын засгийн газартай түүнийх нь гол дүр тоглодог ерөнхий сайттай болсон. Монгол төр ингэж дороотож болох юм уу? Ангийн тэмцэл өрдөөд ард нь өөрсдөө баатар болж дарангуул тогтоох төлөвлөгөөг бид хүлцэж болох юм уу? Болохгүй гэдгийг ард түмэн нэгэнт ойлгож эхэлсэн. Бусдын найруулсан кино зохиолоор хуваагдаж байлгахад бид хитрхи цөөхүүлээ гэдгээ ч ойлгож байгаа. Ойлгох тусам тэд сандарч одоо сүлжээ системээ зузаацахаар амь тэмцэж байгаа. Эсрэг намуудаа хаглан бутрах ажлуудыг ил тод хийж худалдаж авах санал хүртэл тавьсан. Өөрсдийнх нь ухуулагч хүний амь хөнөө мөгц өөр нэг үхлийг ардчилсан намд нялзахаас ч хичгүй байна. 2 үе өнгөрөөсөн ус төрчдийг хооронд нь хэрэлдүүлж 20 жилийн түүхээр 8 жилийн алдаагаа боловсруулах ажлуудыг хийсээр л байна. Ардын нам бусад намыг дарангуусаар байгаа учраас
ард түмэн өөрсдөө сөрөгчин болсон. Ажлаа хийдэггүй 8 жил ямар урт хугацаа байсныг ойлгох өдрийг ард түмэн тесэрч ядан хүлээж байгаа. Дарангуул ойртож байгааг би үргэлж мэдэрдэг байсан. Харин дарангуул аль хэдийн бидний сонголтыг хулгайлах замаар хэрэгжиж байсныг яг өөрийн биеэр нэр дэвшиж л мэдж авлаа. Энэ ялзарлыг, энэ худал хуурмгийг, энэ шунал хүслийг, энэ бохир улс төрийг одоо дуусгах цэг тавих цаг болсон. Үннээс зүхтах тусам үнний өмнө төлөх бидний үр улам зузаарсаар байх юм байна. Бусад улс орнууд шилжилтийн үе дуусгаад хөгжлийн голдрол руугаа ороод жигдэрч байна. Дэлхийд эрх мэдлийн төвлөрөл задарч улс орнууд бие даасан хөгжлийн бодлогоор нүүдэл хийцгээж байна. Гэтэл монголчууд бид бүтээсэн өмгөө газар шороогоо ухахад зараад зарсан мөнгөөрөө нэг машин авч унсан болоод өвдсөн цагаа хоорондоо хагарч хэрэлдэж энерги барж. Тийм ч болохоор энэ жилийн сонгуул эрүү сэтгэх, хэрсүү байх, бодож сонгох түүхэн эргэлтийн цэг мөнөөсөө мөн шүү. Монгол Ардын нам гэдэг институцийг би сөнөх ёстой гэж хэлэхгүй. Гэхдээ салхи орж шинжлэгдэж арга барил, үнэт зүйлээ эрүүл бөгөөд үнэн болгох нь Ардын намын мянган гишүүд залууст өөрсдөд нь ч манай намд ч Монголд ч хэрэгтэй. Ардын нам дахиад явбал өөрсдөө ч шинжлэлийн салхи үзэхэ болж битүү цонхтой нам, данхар төр, найруулагчтай улс төрийг ард түмэн бүр дийлхэ болно. Чөлөө зах зээлгүй зөвхөн төрийн эдийн засгт улс болоод тэр бомтнууд төрөөс л төрдөг болж ард түмэн тэдний төлөх хөдөлмөрчин анги давхарг болох нь тодорхой юм байна. Шинэ үеийнхнээсээ залуусаасаа үнэхээр гуйж байна. Та нарын амьсгалж өссөн агааруулах арчлал чинь боогдож, амьсгалахад ч хүнд өдрүүд ирэх нь тодорхой боллоо. Та нар санал хураах өдөр санал хураах байранд очиж энд бид байна гэдгээ батлан харуулах хэрэгтэй. Би даасан хэрсүү сонголтоо хийцгэх ёстой. Үеийнхнээсээ бас үнэхээр гуйж байна. Та нар энэ нийгмийн ачааны хүндийг үүрч яваа. Үнэн. Цаашид ингэж арга цааж амьдрахад арай хайрын цаг хугацаа өнгөрч байгааг та нар бүгд дотроо мэдж байгаа. Энэ бүхний төлөөсийг аж амьдралаараа, бизнесийн ашиг орлогоороо, төлсөн татвараараа, залуу насаараа төлж яваа та нараас өөрчлөх зориг гарахгүй бол өөр хинээс гарах юм. Ах эгч нар ахмадуудаасаа бас хүсэж байна. Та нар өнөөдөр шиг өнөөдрийг хүсч мөрөөдөж 90 онд арчлалыг сонгоогүй байх. Үр хөөхд ирээдүгөө илүү зөв хөгжсөн нийгэмд амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Хүсэл мөрөөдлөө дээрэмдүүлсэн, хохирч хуурдсан тусмаа та нар маань хэрсүү өөр сонголт хийх цаг болсон. Арчилсан намаас хан үлдвэрт нэр дэвшигчл одоо самбуу миний бие Ардын намын бодлоор биш ард түмний бодлоор сонгуул хийж үзүүлцгээе гэж залуу дүүнартаа үеийнхэндээ Ахмад үеийнхэндээ сонгогч та бүхэндээ уриалж байна.